зүгээр байгаа биш яа. Ээжтэй чи. Энэ бүхэн тэртээ 2019 оноос эхэлсэн юм а. Ой чамар хөрхөн бэ. Нүдний шилтэй хичээл хийдэг маяг охин байна. Энэ таах юм уу юм биш үү? Тэ хань болохоор миний яг ирээдүйн хань л байна да. За энэ тус охины ч одоо дагчт юм уу да. Маа. За ичтэй тоо. Бейсмент юм уу? Бейсмент юм уу? Залуу тагцсан бах юм. Энэтэй ямар ч царай мот юм бэ? За фоллоу бэк хийхгүй шиг. Уун зуран дээр байгаа хинүүс юм? Танаа нөгөө нийгмийн давталгын нөө. Юу багш чи төсөөл ирсэн юм уу те? Бэж би хараа та. Юу лаг хөөрхий нээдэг залуу ээ? Яам гоё том шүтдэг юм. Ий хин гэдэг юм. Барсаа. Хичээлтэй хийнэ тэгээд. Бас хичээлтэйсэн. Алайс. Нийгмигээр ордог. Тийм. Бэжтэй инста хаяг нь юу юм? Бэжтэй хаалуу яа. Би тагчд юм уу? Дагна. Хөрх нийт юм шиг. Та нар худлаачтай юм удаа шийдээ. Стоп. За энэ манай 01 юм жоохон завсартай. Тэг завсраар нь би харж байгаа намайг бол ирж хараагүй гэсэн үг. Бэж та ямар амар харсан юм шиг. За би яагаад Мишелийн сургууль дээр очсон бэ? Тэгэхээр тухайн үед би яг гэрлүүгээ харих замд багштайгаа тараад багш маань Мишелийн сургууль руу ажилдаа явж тараад тэгээ намайг цуг явах уу гэхэд би цуг явъя гэж цаанаасаа нэг тийм байглаасаа бид хоёр учих зав тавилантай юм шиг явсан байгаа. За би тэгээд ийм өөртөө ийм нандин зүйлүүдийг хийж ахаар ийм дэвтэр биччихээс дэвтэр ингээд бүтээгээд яасан хгүй зузаа утастай тэгээд энийг хараад их товчхон явчих. Тэгээд тухайн үед би бинийг хараад тэгээд энэ залуу бол намайг одоо анхны харцаар дурлсан байгаа. Тийм үстэй. За тэгээд анхны харцаар дурлсан шүү. За тэгэнгүүтээ ингээд одоо миний дурлсан залуугийн зураг бол энэ байна. Амар хөөрхий нийт. Тэгээд аим гой том шүттэй би юм жижиг шүттэй таахгүй. Тэгээд 2 сарын 24-ний өдөр нөгөө нэг би маргад найзтайгаа TikTok ингэ бичлэг хийсэн байхгүй. Тэгээд тэр юу байна. Тэгээд тэр үдийг маш сайн мэддэг. Би нэг хамгийн анх удаа харсан өдөр. За тэгээд маргааш нь буюу 2 сарын 25-ны өдөр одоо би ийм зураг байгаа аахгүй. Ийм зурган дээр ингээ Facebook дээр хийсэн чинь нөгөө реакт дардаг штэ. Тэг зүрх тарсан байсан. Тэгээд би тухайд яг хичээл орсон хөө гэхлээр би тэгээд тухайд яг ингэж юу гаргасан. Тэгээ хөөхд хичээл харж байгаа. Бантаад тэг хажууд содоо найзрах. Тэгээд би бүр амар тэгжсэн байгаа. Тэр үдийг бол амар сайн санаж байна. За тэгээд би бол танаа зүгээр юм аа. Тэр зургийг надад бүр амар таалагдаад би бол зүрх тарсан. Тэгээд би ч одоо ингээд миний таалдаг таалаад байгаа залуу маань намайг таалаад дээ штэ энэ ч одоо. Тэгээд одоо эмэгтэй хүмүүс чинь ингээ өөрөө төрүүлж үйлдэл хийхгүй чад бичиж хийхгүй. Нөгөө залуугаа үйлдэл хийхээр болгож одоо ингэж яадаг. Тэгээд стори хийх нэ штэ дагцж байгаа хүмүүс чинь. За тэгээ ямар стори хийх вэ гэж бодож байгаад нөгөө постуудыг харсан чинь Рүжээ дуртайг нь мэдэнгүү те. Рүжэгийн талаар стори жаа. Би өөрөөс Рүжээ дуртай ахгүй. Тэгээ Рүжээг ингээд амар гой мой гэж бичиж стори хийнгүүд нөгөөдөг чинь нөгөө Instagram-ийн реакт зардаг зүйл хийдэг штэ юм зүрхтэй. Тэрийг дараад тэгээд you have same reason чи адилхан шалтгаантай юм уу гэсэн чинь yeah гэдэг одоо ингээд тэгээд
шалтгаанаа бичээд тэгээ дууссан тухайн өдөр. Тэгээ дуусаа өөр ярих юм байхгүй. За тэгээд юу шалтгаан одоо өшөө чаатлах шалтгаан байхгүй гэж юу? Рүжиг яриад дууссан гэсэн. Рүжигийн юун дээр энэ нэг бичсэн шалтгаан болохоор энэ би чиний рүжиг пост чинь болохоор Би чамайг чат бичүүлэхийн тулд хийж байгаа байхгүй. тэр бичсэн байсан зүйл нь болохоор рүжиг би хооланд дуртай нэг тийм бичсэн. Тий. Тэгэхээр би яг тасан чи болохоор надад чи цайлах юм гэдэг юм харилцаа нэ үүсэн байна. За тэгээд тэрнээс хойш чаадлаагүй жаад 3 сарын 2-ны өдөр болсон байна. За барин 5 хоногийн дараа 와шиггүй. За тэгээ 3 сарын 2-ны өдөр одоо ахаад яаж чат бичүүлэх үү бүр ингээд бүр эмгтэй хүний мэрэгэн ухааны сийлж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхий бол ингээд бодоод үзэнгүүт ерөнхий бол чи намайг найрцсан юм шүү. No. Үргэлжлэл би энийхээ сонсч юм. Ерөнхийдөө бол төрүүлж намайг хамгийн харж таасан залуу маань энэ идэг байгаа. Тэр хэд онд 2018 он уу 20 мэдэхгүй. 18 бах баг. Тэгээд чи надад их дурсан гэсэн үг шүү дээ. Зүгээр би тэр 18 онд бол дурлаагүй шүү дээ. Зүгээр яг хөө таасан биш дээ бас хөөргөө авах нь тий. 22 онод орчи ядарсан. Одоо энэ чи 22 оны үйл явдал. 22 онд бол би яг чамайг хараад бол хөөргөн байна нэ тэрийг бодоод явчихсан. Тэгээ анхны тэр нэг юуны харцаар бол тийм байна би ч дурлалцсан байна. Тэр чи яг өөрөө дурлалцсан шиг яриад байгаа. За яах вэ? За. За тэгээд 3 сарын 2-ны өдөр болоод би тэгээд нэг эмгэгтэй үний мэрэгүү ухаанаас сийлж агаад нэг олон мэрэгүү ухаанаар анхны сэтгэлдээ бичхөө хэлцгөө гэд пол хийгээд стори да тэгээ нөгөө хүн чи yes дагдаг юм байгаа тий. Тэгээ yes дараад би ингэж бичсэн байна. Айгүй нээлттэй хичээнгүй ичимхий биш нийтэж хичээлдээ сайн өндөр бас их замтай хүүхэд санагдсан гэж. Би болонгууд нь хариултанд нь юу хариулт нь болохоор чи бол зүгээр хичээлийн алдаг идэвхтэй жоох хүүхд чи санагддээ штэ гэж вау өнөөдөр гэж хайрлцсан. Вау гэд. Тэгээд англи хэллийг бол алдаг. Аниал юм бэлээ л дээ гэж аахгүй навайг. Байлаа л дээ гэдэг нь болохоор тэр ч одоо нэг юм randomly тийм нэг юм тухайн аймгийн хэмжээнд юм сургууль бүрээс 2 хүүхдийг аваад юм онлайн сургалт курс юм явуулдаг. Тэгээд тэр нэг юм таажсан байхгүй нэг тэрнээр бас ингээд зүс бас танилтаад ингээд явцсан гэсэн үг. Гэ намайг хараад ямар амар англитэйсээ авах юм бэ гэж боцсон байгаа. Тэгээд тухайн юм биш. За бай. За тэгээд ерөөдөө тэгээд айгүй хөөрхөн чаалагдсан байна. 3 сарын 2-ны өдөр хамгийн анх удаа ингээд маш удаан хөөрхөн яриа өрнөсөн гэсэн үг заяа. Ингээ харж гин үү? Одоо 22 оны үйл явдал бөгөөд байгаа. Яа. Ингээд stories. Миний нөгөө зүрх тасан зураг нь энэ. За тэгээд дараагийн 3 сарын 2-нд өнгөрлөө. За the pre-exam day гэнэ нөгөө нэг Яши нөгөө нэг өдөр эдгтэй урдсан нэг тийм нэг юм заяа. Тэгээд тэрэнд оролцох гэсэн чи амар randomly орж ирсэн энэ залуу. За бити сандраарэ угаасаа мундаг юм чин чи чаднаа амжилт гэж бичсэн байгаа тийм үнсэж байгаа эможи мөнгөж. Тэр вау яа хөөх юм бэ? Чам ч гэсэн амжилт гэж бичсэн байна. За тэгээд айгуу яг бас хөөх ахиа чадалчих. Гарж ийн үү? Чадалчих. За тэгээд 3 сарын 10-ны өдөр би нэг бүжиглэжсэн бичлэгээ яасан баггүй story дээр repost хийсэн баггүй. Тэгсэн чинь reply хийж орж ирсэн. Хаалт бүжиглээл гээд байгаа гэд. За миний тэгээд бүжиглэн гэж юм байхгүй. Тэгэхээр уулзах тийм шалтгаан одоо нэг бодож олсон. Эхтэн үний мэрэгүү ухаан гэдэг нь одоо энэ юм болов да. Тийм юм да. Одоо би ч энэ үний ч бүжигэнд дуртай гэдэг энэ одоо story-г авч байгаа ч юм яаж хийж байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэл би одоо тэгэл би ч ямар ч бүжигний өстөд ной сонирхол байх. Цаг солгоо уу шүү дээ. Солгоо сонирхолгүй юм. Тэгээд уулзах тийм шалтгаан болоод тэгэл бүжигийн дуртай мэдээл тэгэл бүжиглэх ухааны юм битсэн юм байна. Тэгээд жигнээс уулцсан байл яах вэ? Тэр нэ аа тий. Тэр нь л. Тэгэл бүжиглэе гэж 3 сарын 10-нд бичээд бүр ингээд reality 3 сарын 11-нд болсон байна. За 3 сарын 11-нд болоо тухайн үеийн реакшн танилцуулъя. За бид нэг ээжтэй бэлдээд 2 давхартай хичээлийг суудаг гэсэн баггүй. Тэгээ ерөөхдөө бүрий ороод тэгээ нөгөөд чи ирэхээр болоо чигнээсээ тэгээ нэг давхар чи ирсэн байх сургуулийн чинь нэгээд
Тэгээ маа суул нэг давхар ирсэн маа тэгээ суусан. Тэгээ би ингээ яг тухайд ирсэн гэдэг чаа тавангуудаа бүр их сандраа заяа. Тэгээ хоёр давхраа 0 ороод ингээл нүүрнийхээ бодон модгийн янзлал өсмөсөө ингээл хувцмцаа янзлаад байсан юм бол амарсан санаж ин заяа хоёр давхрын 0. Тэгээл хажууд маанлгийн найз бас ингээл цуг тогтлоо бүр ингээл нэмж тогтлоо амар тэгж байгаа. Тэгээ ингээ хоёр давхрын шатнаас ингээд бууга нэг давхрын ингээ харахад шууд нэг давхрын суудлын хэсэг харагддаг байхгүй. Тэгээл харсан чинь нэг өвөл дуусаагүйсэн баг. Ийм хав хар юм өвлийн хувцас урт хар гүрчтэй ингээд нуул хар. Тэр өвөл болсон суулгаар манай хүн жоо цагаарцсан байсан. Тэгээ нэг цагаан бор хүнээ тэгээд халь цагаарцсан байсан. Хаарцсан тэгээд багтсан. Тэгээ цагаан царай дээр юм хавар авчихсан. Тэгээл би хараад үнэхээр амар үнэхээр дурсан байдаг аа. Тэгэхээр тэр хүртэл намайг нэг тийм ингэж бодоогүй гэсэн юм. Тийм юм шүү. Би бол ингээл тэрний өмнө ч гэсэн ингээл хальт хаарцсан байхтай гэсэн би ингээд юм миний мэдрэмжийн тулцсан байсан байгаа байхгүй. Тулцсан юм уу юм яа. Угаасаа л хөөхөн тэгэл гараад ирэнгүүт угаасаа л хөөхнөрөө л байна гэж угаасаа л мэдчихсэн тэгсэн чи тэр мэдээгүй. Намайг царай муутай гэж боддог байсан гэсэн юм. За ерөнхийдөө сэтгэлд хүрээгүй сэтгэл үрснээс л дээгүүр гарч ирсэн юм тийм бодсноос. Үнэхээр дур болон байсан байгаа. Үнэхээр ахны хасаад орсон баг л. Тэгэл бүр ингэж гэлээ. Тэгээд рэврэс манай ажид манлгийн найз тогтлол манлаа тэгээд найз хамгийн их сайн яаж намайг тогтолж ирснийг бол мэдж байгаа. За тэгээд тэгээ ууц байна. Тэгээд тэр өдөр нилийн яриа өрнөө тэгээд нилийн оройтсан баг 10 цаг болсон. 10 өнгөрсөн жиж магадгүй. Тэгээд уулцсан хүмүүс ч тэгээд оройно очоод ийм уулцсныхаа дараа тэг гэрмэртэй хайцаад би мэдээж хадлын зүйтэй энэ ч то тэгэл би ч чат бичээл үлдээсэн тухайн маань өмнөөс хариу байдгүй тэгэл би ч тэгэл энэ одоо ингээл миний би одоо анхны сэтгэл нь нэг юм таалагдаагүй муухай сэтгэл төрчлөө би одоо таалагдаагүй юм шиг байна тэгэл битүүрийн харилцаа ингээл дуусчлаа одоо ингээл өнгөрлөө гээл тэгэл би ч бодсон тэгэл унтчих чамч sorry за одоо энэ тайлбар явъя би анх удаа маш их оройтсан баг 10 цаг өнгөрсөн байх өнгөрсөн тэгээд би эмээтэйгээ амьдардаг байсан. Тэгээд эмээгээс маш их айсан. Тэгээд эмээ маа нөгөө охин хүүхдээ оройтон ингээд санаа зовё штэ. Тэгээд бүр амар айцтай бүр ингээд яана эмээ ингээд амар уурлаа загнах бахтай гээд гэлэг ороод тэгсэн чинь тэгээд тухайд манай том ах эдэр ирсэн мэт таарсан баха. Тэгээд юу нэ л арай гайгүй өнгөрсөн. Тэгээд эмээтэй нөгөө тал цаст юм аа те. Эмээ өдөр яасан хэр яасан гоё юм уу ийдсэн гэл хийх ай тав угаах ч юм уу хийх зүйл байвал ингээл хайж олж хийгээл те ингээл тал засаад дээ штэ амин оройтцсан доо ингээд яагаад тэгээд юу энэ хүн энэ барсаатай юм бүр таг мартаа тэгэл хөр ядад унтчих шүү ай хүн ерөнхий бол ямар ч ажилтаа байсан ч гэсэн анхны уулцсан хүн энэ оройно мартны бас байх уу те энэ бас жоох юм мафонтэй юм тайлбар яваад байгаа энийг одоо тэгээд байх боломжтой эсвэл комент хэсэгт та бүхэн бичээрэй. Энэ би жоохон бол шижиглэл байгаа айгу. Итгэцэл байгаа юм уу? Итгэцэл. Миний талхаа 100% манай эмээ байсан байна. За тэгээд ерөөд анхны уулзаад ер нь ахын сэтгэлдээ тал мэдээж гоё би минь маш таалагдсан. За тэгээд ингээд тэрс хойш мэдээж ингээд уулзаад очиад явж байгаа штэ. За тэгээ 22 оны 3 сарын 15-ны өдрийн 18 цагийн 5 дугаар өдрийн 20 дугаар судал сууж кино үзсэн байна. Хамгийн анхны удаа кино үзсэн. Тэгээд маш их тогтолж яасан мэдээж тэгээд би зураг боолгорсон байна. Тэгээд ингээд надад пороротой ванильтай пороротой сууж өвчийсэн. Тэгээд би сүүнд дургуун тийм ялон ингээд тэгсэн чинь анх удаа хүн өгсөн юм чи уунаа та. Усан паст дэчүү. Уучмаар. Гэтэ ихээ уулууч чадахгүй. Тэгээд анх удаа хүн өгсөн одоо барсагийн өгсөн юмнаас болоод би сүүнд дуртай болж исэн байгаа. Ванильтай сүүнд поророй. За тэгээд 3 сарын 15-наас шилжээ 3 сарын 31-нд явлаа. Буцаар уулзаад орчин байжсэн. Гадаг хөтөн штэ. Тэгээд юмэр сууж байгаа нөгөө чи гар мар барьч мээрээ. Тэгээд яла. Тэгээд одоо нэг юм би нэг юм пост шеэрлсэн байх нэ. Пост дээр энэ нөгөө пост. За хэрвээ чи дэлхий бол би чамайг тойрдог сар чинь бай. Гэнэ юм үерхлийн шинжтэй пост шеэрлээд тэгээд тэр оройн одоо Мишель надад одоо чат бичээд асууж ирсэн тий. Тэгээд
За баярлаа. Тэгээд ингэж шууд шийглээл тэгэл тухайн үед гоё өрнөдөө салцж байгаа штэ. Гэрэл бариад. Тэгээд би амар ийм хүлээцгүй аим төвчээргүй байгаа ингээ ямар нэг юм хариу тодорхой биш юм байл ингээд стрессэд уурлаад байдаг. Яах юм бол гэд. Тэгээ шууд ойрон бичиж байгаа юм чинь. Хоёул гэж одоо харилцаа яг юу гэсэн үг лээ. Тэгээд би ч одоо хариулангуудаа үргэлцээ гэж хариулаа авчихдээ те. Уга найз охин штэ гэсэн мөлий. Найз охин штэ. Тэгээд тиймэрхүү юм битсэн. Тэгээд үргэлжтэй багастай тэгээд 2022 оны 3 сарын 31 бол бит хоёрын одоо unofficial day байсан байна. Тэгээд 4 сарын 1-нд нь бол official day байсан байна. Альбан ёсны үргэлжлээ Facebook дээр reel тавьж зарсан байгаа. Relationship хийсэн байх нэ 4 сарын 1-нд. Ингээд Тэгэхээр ерөнхийдөө 2 сарын 24-нд уулзаад 2 сарын 24-өөс хойш 4 сарын 1-нд үегсэн гэж бол тооцогдод байна. тэгэл одоо ингээд 2022 он. 22 оны гэсэн. Гэтэ би 2 сарын 24-нд тооцож болох дуртай. Хараал над дуулаад байгаа чинь. За тэгээд 4 сарын 20 ингээд тэгэл бас нэг fun fact хэлье. Энэ хүн маань одоо ерөөсөө алхаж явдггүй дандаа аавынхаа машиныг уунж явдаг хүн байсан байгаа. Тэгээ надтай уулзаад намайг илүү хүргэж өгдөг байхдаа дандаа алхаж явдаг байсан. Тэгээд ангиас шүү. Тэгээ 12 битгой бас 12 дахь ингээд танилцсан байхгүй. Тэгээд яагаад намайг ингээд машинтайгаа авч яддаггүйс юм бол гэж би амар гайхчихсан байхгүй. Тэг ингэж бодсон. Хэрвээ ингээд машинтайгаа намайг хүргэж өгөөд машинтай хийж чад байвал тэг тухайд 10 жилийнхэн чинь машинтай л бол амар кул хүн штэ амар кул хүн. Тэнгүүд машинд нь болоод энэ залуу амар машинтай амар кул юм гээд кул юм чигээд сайн болчихно гэж бодчихгүй гэж бодсны улмаас намайг алхаж хүргэж өгөөд алхатаж явдаг гэсэн юм шиг байна гэж би бодсон. Үнэн үү? Чи тухайдаа асууж явах та. Асууж явах чи би ч одоо нэг би л асууж ирсэн яагаад ингэдэг вэ гэдэг өрхөө жоох уудчаад. Би зүгээр юм хамт хугацаагаа уртсахын тулд гэж хариулсан тийм үү? Тэгээ нөгөө алхаж явхаар ингээ удаа яриа өрнүүлнэ гэж хэлсэн байхгүй. Гэтэ наач бол үний чиний бодож байгаа ч үний. Тийм жоох юм бодол байсан юу нөө бодлоо л. Тэгж боцсон гэж байгаа юм. Жоох байсан. Тэггүй. За тэгээд ерөөхдөө машин дэвтэ гараад. Тэгээ ерөөхдөө тэгээл ингээд зүгээр хүүхэн гой нандин зүйлүүдээ ингээд зургийг гаргаад бичээд ингээд үдээсэн байна. За ингээд. За нэг юм хөө тэгээд хоёр ерөөхдөө бол тэрээс хойш үехээр 10 жилийн төгсөөд моist орсон байгаа. Тэгээд манай нэзэл бол бүр моиси нөгөө Яши сайн өгөөд бүр тэтгэлэг авч сурж исэн байгаа. Тэгээд бид тэр чинь нэг жил би л хэлээ аваагүй. Моист сурж агаад тэгээд тэгээ моист нэг жил сураад тэгээд ерөөхдөө Солонгост ирэхэд болоод Солонгост одоо ирсэн. Одоо бараг жил болох чинь цаг хугацаа бүр аим хорд юм аа. Таварыг одоо ирснээс 3 жил болж тээ. Тэгээ 3 жилийн баг тийм моист сурж байхдаа бол цуг амьдарч байсан. Тэгээд одоо бараг 2 гаруй жил бараг цуг бараг ингээл амьдарч гэсэн үг тийм. Тий. За тэгээд хоёр одоо ингээд 3 жил болж байна. Тэгээд тэгээ ерөөхдөө бит хоёрын ингээд love story ерөөхдөө бол дуусчлаа. Тэгээд цаашдаа өргөжлөх love story-г энэ та бүхэн хамтдаа бүтээцгээе. Баярлалаа. За тэгээд маш их хүн хүсэл тавьсан болохоор хийлээ. За тэгээд гоё дэмжихт амар баярлалаа. Хүн чинь ингээ урмын ан тийм ээ хүмүүс амар их дэмжихээр амар их урам авч амар их талархт юм ээ. Тэгээд маш их талархж байгаа. Тэгээд баярлалаа. Тэгээд үргэлжлүүлэн дэмжээрэй. Лайк дараад, коммент бичээ, subscribe дараарай. Баярлалаа. Баярлалаа.